бичлэг дээр бүх юм тодорхой байж байгаа. Тэгээ энэ дээр ингээ улс төрийн өнгө аясаар хандж байгаа. Ийм л зүйл байгаа. Таныг бол өөрөө төгөлцсөн гэдэг байна шүү дээ. Харин би хэлээд шүү дээ. Бичлэг дээр та нар очиод үзчих. Шаардаад байгаа ш. Би бол нэг хэргийн материал энэ төр чи авагдаж би өөрөө тэр юун дээр одоо болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр ингээд дандаа улс төрийн одоо өнгө аясаар буюу төрүүлээд хөвлөр буруу тушаа мэдээлж юм уу ингэж гөвчөөд араас нь ийм зүйл байна. Тэгэд өнөөдөр яг тэр бичлэг дээр юу болсныг ингээд харч л та. Тэр ингээд залуу би аргагүй хамгаалт хийсэ. Эхлээд одоо халдлагад өрчөө сууж исэн, манараа сууж исэн. Дахиж ирээд мөргөх процесс дээр би ингээд очиод гар хүрсэл ийм зүйл байгаа. Дахиж гарч яваад дахиад зогсоо. Та шүүгч прокурор мөн үү? Та тэгэхээр бас өөрөө хохирогч гэдэг байдлаар юу хандсан юм шүү. Гэхдээ анхнаас угаас хохирогчор л явчихсан. Дараа нь төд бодлого шууд ингээд 2 хоногийн дотор бүгдийг хувиргаад ийм л зүйл болсон. Танд шүүх эмнэлгээр та гэмтлийн дөрөв тогтоолсон. За та нар прокуроос зөө. Илүү дутуу ингээд ийм хэргийн задаргаатай юм ярьдгүү гэдгийг мэдсээр явж иймэрхүү юм яриад байгаа. Би өөрөө ингээд болдог бол тэрийг гаргаад үзүүлчмээр байгаа байхгүй. Тэр бичлэгийг нь ил тавьчмаар байгаа. Тэгэл болоо. Тэр бичлэг дээр би одоо тийм ёс зүйгүй авирлж гин үү? Зодон цохоо хийгээд байна уу? Бүх юм ил харагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр улс төрийн зорилго гэдэг байгаа нь хаанаас гэсэн үг? Яг хоо нарийн хэргийн нюансуудыг ярьж болохгүй. Гэрчийн хэд хэдэн мэдүүлгээр ямар зохион байгуулалтаа явсан ч юм бас ажиглагдаж байгаа. Та хэд бас одоогоор намайг ойлгоорой. Би бас нэг энэ байгууллагын салбарт нь ажиллаж исэн болохоор ажиллаа хийж байгаа ч юм уу иймэрхүү зүйл дээр хүндэтгэлтэй хандаад янз бүрийн байдлаар ингэхгүй. Гэхдээ илэрхий байгаа заяа. Аяанда энэ одоо асуудал маань одоо тодорхой ил болоод ирэхээр хин гэдэг гэрч ямар мэдүүлгүүж бичлэгэн дээр нь юу байж үнэхээр тэнд одоо сайн зураг гэдэг итгээд одоо бүгднтэй зууралдаж аваад дивээд байсан байх уу гэдэг асуудал одоо харагдана. Яг эцсийн дүндээ нэг хитэн залуучууд орж ирэл нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал дээр хэцүү байна гэдгийг саналаа хэлээл манай намд л агсан тавьж байгаа шүү дээ. Би ойлгож байгаа тэр бухимд л угаасаа байна. Танаа нам угаасаа ингэж чинь эдийн засаг ингэж хөнгөж чинь. Ийм л зүйл байгаа. Тэгэд би одоо тэр асуудлуудыг энэ бас одоо ингэ төрүүлээд хуулийн байгууллагуудаас битэл хуулийн байгууллагуудын өмнөөс хүмүүс бол ярьчихэд байгаа. Би энэ дээр л